За намайг Цэвжээ охтой Инхтэ гэдэг. Би хүүхдийн эмч мэрэгчлээ. За харшил болон дархлал судлалын чиглэлээр нарийн мэрэгжил эзэмшсэн. За энэ мэрэгжлийнхаа дагуу би хаппи нэртэй эмнэлгийг үүсгэн байгуулад ажиллаад явж байгаа. За сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр хүний амьдралын эхний жилүүдэд түүн дотор амьдралын эхний 1000 өдөрт нэлээдгүй анхаарал хандуулж судалгаа шинжилгээ хийх болсон. За энэ бол хүүхэд эхийн хэвлэлд бүрлдэх үеэс эхлээд 2 хүртэлх одоо насыг бол хамруулж үздэг байгаа. За энэ цаг хугацаанд хүүхдийн эрүүл мэнд, дархлаа тогтолцоо, бодис солилцооны үндсэн суурь тавигддаг төдийгүй хүүхдийн мөн хэл яриа хөгжил одоо нийгэмшгүй бас үндсэн суурь тавигдчихэд ийм маш чухал хугацаанд бол тооцогддог. За амьдралын алтан мянган хоног сургалтыг хүүхэд эмэгтэйчүүдийн эмчнэр за мөн сэтгэл зүйч за нэмэгдээд хүүхэд хөгжлийн Монтессори хөтөлбөрийн сургагч багш нар хамтран явуулдаг байгаа. За энэ жилийн сургалт маань 2026 оны 5 сарын 29-нд хүүхдийн ордонд зохион байгуулагдахаар төлөвлөж байна. За манай сургалтанд хүүхдтэй холбоотой, хүүхдэд ээлтэй бизнес эрхэлж байгаа түнш байгууллагууд мөн хамтран оролцох болно. За сайн байцгаана уу? Намайг Нэмжээ Хагцаа гэдэг. Би амьдралын алтан мянган хоног сургалтанд жирэмсэн багтаа амрагчээсэн. Тэгээ одоо хүүхд маань гараад ирүүл боожоод энэ хугацаанд юу мэдж сурч авсан бэ гэвэл хүүхдийн нөгөө ягаан дэвтэртэйгээ сард нь хэрхэн яаж харилцаж байгааг ингээд тодорхойлоод чеклэсээр хэмдэглэх юм явахад маш их үр өгөөжтэй санагдсан. Ирээдүйд дахиад ингээд энэ сургалтанд хамрагдахаар хөхөөл жирэмсэн ээжүүд төрслөө дараах ээжүүдийн сайхан сургалтанд хамрагдаад өөрсөндөө илүү их мэдлэг аваасаа гэж хүсэж байна. Нэг гоё хоёлаа. Дурсамж бүтээг даа миний өрөө. Тий, нэг хүн барьчи тий хоёлаа. Энэ сургалтын үеэр бол хүүхдээ зөв яаж тээх үү, тэгээд жин нэмэхгүй байх тал дээр илүү анхаарч мэдээлэл олж авч авсан. Тэгээд хэвлэх ургаа бас их жин нэмэхгүй байх. Тэгээд хэвийн яаж төрөх үү гэдэг тал дээр бас мэдээллийг олж авч ирсэн. Тэгээд хүүхдээ төрснийхаа дараа бол 0-аас 2 нас хүртэл нь хүүхдээ хэрхэн зөв хооллох, тэгээд оюуныг яаж хөгжүүлэх үү, эрүүл иргэнийг яаж өсгөж байжуулах тал дээр бол хэрэгцээтэй чухал мэдээллийг авч ирсэн. 5 сарын 29-нд зохион байгуулагдах амьдралын алтан мянган хоног сургалтанд жирэмсэн болон 0-аас 2 настай хүүхдүүдтэй гэр бүл эцэг эхүүд хамрагдах бүрэн боломжтой. Тэгээ Монголын ирээдүйд болсон хүүхэд залуучуудыг эрүүл тарин жүрсэж боочход их хүний оролцоо чухал учраас ээж бүхэн энэхүү сургалтанд хамрагдаасаа гэж хүсэж байна.